За яг зохион байгуулалтыг бол бид нар компани зөвлөлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэж засгийн газрын 2011 онд бүтэгдсэн үндэсний хөтөлбөрийн дагуу үндэсний зөвлөлийг байгуулах хүртэл санхүүсэнд өргөсөн. Бид жил бүр Монгол Улсын засгийн газар тайлгнах хэрэгтэй. Магадгүй 4 сар гараад бид нар өөрсдийн тайлгангаа тавьж байгаа. Энэтэй үйлдвэрлээд бид үндсэндээ Монгол Улсын компани зөвлөлийн 2013 оны үндэсний тайланг бид нар одоо гаргаж байгаа. Салбараас хамаарч байгаа. Өөрөлдвөл харилцааны бизнес захирал, хувьцаат компани захирал, төрийн хувьцаат компани захирал, за тэгээд банк санхүүгийн байгууллага, хадгалан зээлийн хошоо, за тэгээд цаашлах бол аудитын компани захирал гэсэн асуудлаар ярьж байгаа. Энэ чиглэлийн энэ асуудлуудыг үүсэндээ бид өнөөдөр нэгс байдлаар тодорхойлж чадсан. Одоо юм байлаа. Цаашдаа яаж ажиллах вэ гэдэг өөрсдөө бодлогоос гарч чадсан. За ерөнхийдөө бид ингээд судалгаа хийгээд ингээд судлаад үзэхэд яагаад өнөөдөр компани засаглалыг ийм төвшөнд байна вэ гэж авч үзэх бол олон улс хахад ерөнхийдөө альбаа улсын эдийн засгийн хямрал бий болоход л ерөөсөө компани засаглалтаас болно. Аргентин байна, Азийн эдийн засгийн хямрал байна тийм ээ. Одоо сүүлд яриад байгаа Грекийн асуудал, улс төрөөс нөлөө компани засаглалтын асуудлаас болоод ингээд харахад зүгээр ерөөсөө нэг зүйлийг аюулсаа ойлгох хэрэгтэй л юм л да. Яагаад бид засаглал гэж яриад байгаа юм бэ? Засаглал гэсэн нөгөө талаас тогтолцоо, хяналт удирдаг гэсэн бол зүйл байна. Өөрөөр бид нар зөв тогтолцоотой зөв удирдлагаар явах бол компани маань илүү өргөжлөх гэсэн үг. Ашигын түвшин илүү hodно гэсэн үг. Үүнийг хэлэхээр энэ компани ашигтай юм чинь энэ компани хөрөнгө оруулалт гэсэн хөрөнгө оруулалтын сонирхолд нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад магадгүй нөгөө компаниуд чинь ажлын байр нэмэгдэнэ. Бүтээгдэхүүн зах зээлд нэмж байгаа бүтээгдэхүүний тухайн хэмжээ нэмэгдэнэ. Ингээд инфляцийн түвшин одоо хоттой байхад бол үн заашаа тогтолтой. Тэрч бүгд засаглал сайтаа бол аливаа одоо улс их орнд бий болж байгаа нэг аюулгүй хэрэг авах гэдэг зүйл нь одоо багасах юм л да. Бидний зүгээс хийж барьж байгаа бол маш одоо хуулгал ажил хийсэн. Өнгөрсөн жилийн хугацаанд гэвэл ерөөхдөө засаглалыг хөгжүүлэх нь хоёр арга байдаг юм аа. Нэг нь бол нэг сайн дурын буюу компаниуд өөрсдийнхөө засаглалыг ойлгож үнэхээр чухал юм байна гэж ойлгож хэрэгжүүлэх. Нөгөө талаас нь хууль эрх зүйн хэм хэмжээнд засаглалыг одоо мөрдүүлэх тийм шаардлага тавьдаг. За засаглалыг маш бүлэг одоо дагаж модж байгаа маш олон компани байна. Ямар компани засаглалыг сайн ажиглуулдаг бол ялангуяа хязгаарлалтад хариуцдаг компани их сайн байж байгаа. За та бүхэн мэдэх одоо энэ сүүл байгууллагад одоо нэлээд идэвхтэй байж байгаа хас банк гэх тийм ээ. Засаглалын хувьд бол Монголд бас тэргүүлэх чиглэлээр явж байгаа хаан банк байж байна. Хэмжлэнгээр өөрөөсөө үнэхээр одоо гэдгийг хүчтэй зөвштийнхаа одоо тууз нь хариуцлага хүлээж явдаг. Тэгжээж нөгөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадчих байгаа байхгүй. Яг л тэр хүмүүсийн хөрөнгийг зүй ёсоор зохистой шударгаар засуулаад ашиг орлого нийт тавьж байгаа учраас өнгөрсөн хугацаанд бид нар үндсэндээ нэг 70 гаруй компани эзэгтэн чиглэлээр сургалж явуулах үндэсний багшийг бэлтгэж гаргасан байж байгаа. Энэний хүрээнд нийт 9 сургалтын байгууллага байж байгаа. 9 сургалтын байгууллагаар дамжуулж одоо компани засаглал сургалтыг ирэхэд хийгээд байж байгаа. Өөрөлдвөл таасаа асуусан тийм ээ. Яагаад компани засаглал чухал юм бэ гэж. Өнөөдөр бидний эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой. Бидний үзэж байгаа судалгаагаар өнөөдөр Монгол үйл ажиллагаа явуулж байгаа компанид засаглал сайн байх юм бол төсвийн бодлого 1.5-аас 2 дахин нэмэгдэнэ. Яг тэгвэл тэрээс даад эдийн засаг буюу нийтдээ мөнгөд 60-70% тэнж явж байгаа учраас өөрөлдөө тэд татвараас нугаад ирэх гэсэн асуудал. За дээрэс нь гол нь барьж байгаа бодлого нь ерөөсөө одоо нийгэмдээ болоод байгаа зүйл нь аль болох компанид өөрсдөө ашиг орлого нэмэгдүүлэхийн тулд нөгөө талаас мөнгөө юу гэдгийг ашиг орлого нуух юм уу татварт төлөхгүй байх гэж авч байгаа. Энэ талаар бид нар хангалттай судалгаа хийгээд ерөнхийдөө бол энэ чиглэлээр цаашдаа ажиллахын тулд хамгийн гол нь ерөөсөө 90 оноос хойш бизнес хийж эхэлсэн манай бизнес эрхлэгчдийн одоо менталити буюу стратеги өөрчлөх аюул хэцүү асуудал байна. Анх 90 онд бид нар бизнес эрхлэлтэй бол яг өөрсдөө ганцхан 8-аас эхэлсэн тийм машин зөөж ирж ирсэн. Яванда манайхан ч юм өөрсдөө өөрийн гэсэн компани байгуулаад компанийхаа захирал нь өөрийнхөө өмчийн эзэн төддөг байлаа. Дараа нь манай нөхдүүд ч юм өөрөө компани тууцын дарга байлаа. Тууцын хэн яг тууцын дарга байх вэ гэдэг бол зүгээр компани захирал байхаас маш хэцүү. Хөрөлтөө хувьцаа эзэмшдийнхөө тийм хариуцлагыг авч байгаа. Өөрөлдвөл яагаад компани засаглаж чухал байдлаа гүйц хөдөлгөөний хувь эзэмшдийнхөө холбогдоггүй бол тууз байгаа. Компани төлөвлөгөө зүйл. Төлөвлөгөө зүйл зөвлөл нь одоо сая аюуш даргын хийснээр хувьцаа эзэмшдийн итгэлийг үүдээр аваад өнөөдөр танай компаниг ийм ашигтай болгож өгнө. Анх төсөв бичихтэй ийм хэмжээний ашиг олно гэж амлацгаад тэрний хэлбэрээр ашиг олохгүй ашиг нугаад авах юм бол энэ чинь шудраг бас бил тав байна. Тийм ч яваач засаглалын төвшөнд бид өнгөрсөн жил өнгөрсөн хөржлийн хугацаанд сайн дурын буюу энийг ойлгож мэдээж чиглэх талаас нь явж исэн бол одоо энэ жилээс эхлээд бид нэлээд
одоо алдахын шин чанартай буюу нөгөө талаас засаглыг хэрэгжүүлэхээс аргагүй байх төвшөнд оруулж ирж байна.